Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлагын маань ээлж дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин эдийн засагч Ган Зориг ирсэн байна. Миний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Урьсан их баярлалаа. Та бид хоёр бол адилхан ойролцоо насны залуу хүмүүс байна. Эд нас гэж ярьдаг. Эдэр нас гэж ярьдаг, тийм ээ. Тэгэхээр энэ том эдийн засгийн улсууд ялангуяа Баруун Европ, Япон, Хятад зэрэг улсууд хүн ам зүйн их том асуудалтай тулгараад байгаа шүү, тийм ээ. Ялангуяа Хятад нөгөө нэг хүүхэд бодлогоо цуцлаад хоёр хүүхэдтэй болох ярьчлаа. Тэгээ Хятадын хамгийн том аюул бол жишээ нь хүн ам зүйн насжилт, хүн амын насжилт. Тэгэхээс цэрэг айрам ч юм уу гадагшаа дайн тулаа их юм биш л гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол энэ залуу үндэстэн та энэ эдийн засгийн ирээдүй хүн амын бүтцийн насны хооронд дэр ямар нэгэн жишээлт том байна. Та энэ талаар юу гэж боддог вэ? За яг одоо хөгжилтэй улсуудын хувьд бол өнөөдөр амьдралын чанар маш их сайн болсноос болоод дундаж наслт бол дээшгээ явсан. 80 гараад явчлаа шүү дээ ер нь бол тэ. Тэгэхээр энэ маань эргээд одоо нийгмийн даатгалын систем, тэтгэврийн систем, ажиллах хүч тэ одоо нэг залуу хүн 2, 3 хөгшин хүнийг тийжээж ин гэдэг юм уу. Эдийн засгийн асуудлуудыг бол араасаа дагуулж байгаа. Тэгээ мэдээж энийг бол хүн төрөлхтөн бол шийднэ. Шийдээд цаашаа нөгөө хөгшөрсөн ч гэсэн ажил хийж эдийн засгт бүтээл хийдэг энэ чиглэл рүү н орвол. Тэгэхгүй бол нэг хүн бүтээл хийгээд 3 хүн тэр хүнээр тэжээлгээд байх юм бол энэ бол сүрэл рүүгээ явах нь бол ойлгомжтой. Монгол улсын хувьд бол харьцангуй хөгжиж байгаа улс учраас ийм асуудал алга. Ирээдүйд мэдээж амьдралын чанар сайжрахаар ийм рүү бол хүрнэ. Тэгэхээр бид бол өнөөдөр залуучууд ихтэй залуучуудын орон учраас энэ залуучуудаа боловсруулах энэ олон бүтээгч нарыгаа те энэ чинь одоо 3 бүтээгчид нэг хөгшин ногдож байгаа шүү дээ одоо өнөөдөр бол Монгол. Тэгэхээр энийг одоо энэ момент нь маш зөв ашиглах юм эдийн засгийн бас шаардлага тулгарч байгаа. Ер нь бол. Ер нь Азийн улс орнуудад цагаан сар болох гэж байна тэгэхгүй. Тэгээд өргүү бас гарна гэсэн юм бэлгшээсэн юм ярьдаг шүү дээ. Саяхан Оросууд бас манай өрийг гүйц шийдвэрлэх шиг бол бас тодорхой маргаан мэтгэл зөөрнсөн ч гэсэн баг асуудал дууслаа л гэж яриад байна шүү дээ. Тэр энд юу асуугаад байна вэхээр тухайн улсын орж байгаа эдийн засаг нийт бүтээгдэхүүн гадаад өөр хоёрын харил хамаарал ямар байх хэвээр. Зохистой хэмжээ гэж байдаг юм уу? Зарим нь гректэй харьцуулаад байна шүү дээ чинь Монголын. За ер нь яг дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-аас бол гадаад засгийн газрын гадаад өр хэтэрч болохгүй ч гэдэг юм уу ийм хэмжигдэхүүнүүд бол байна. Гэхдээ энэ хэмжүүрүүдийг одоо гаргаж байгаа олон улсын зээлийн үнэлгээний байгууллагууд за олон улсын валютын сан ч гэдэг юм уу те Дэлхийн банк ч гэдэг юм уу энэ байгууллагууд маань бол нийтэд нь л харж л жишгэл тогтоож байгаа шүү дээ. Гэтэл Монгол улсын яг өвөрмөц одоо энэ нөхцөл байдал эдийн засаг нь одоо хөгжлийнхөө аль шатанд яваа вэ гэдэг чинь бас өөрөө бас асуудал болж ирнэ. Тэгэхээр бид эдийн засгийнхаа дотоод нөөц болцооноос жил болгон одоо тодорхой хэмжээний ашиг суллаад тэр ашигаа ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж бол энэ маань маш хангалтгүй бага дүн болж байгаа. Тийм учраас би бол одоо 2005 оноос хойш Монгол улс бол зоригтойгоор олон улсын зах зээл дээрээс бол зээл авах ёстой гэж үзэж тэр чигтээ бол ярьж ирсэн. Гэхдээ энэ бас манай үзэгч нар бол салгаж ойлгох хэрэгтэй. Монгол улсын төрийн өр гэж байна. Энэ бол Монголын ард түмэн шууд тусдгаар хариуцах өр байгаа. За Монгол улсын нийт өр гэж байгаа. Монгол улсын нийт өр гэхээр энэ одоо зарим улсын хурлын гишүүд яриад байгаа 10 гаруй тэрбум 12 тэрбум доллар гэдээ яриад байгаа энэ өрчин. Яг Монголын засгийн газрын өр бол 3-4 тэрбум долларт л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийт өр гэдэгт нөгөө Монголын компани, хувь хүмүүс, Монголын банкуудын авсан өр бүгд ороод байж байгаа. Жишээлбэл та бүхэн дундаа нэг компани байгуулад Хонконг дээр очиод тэндээс нэг одоо хөрөнгө оруулагч болоод нэг сая доллар зээлээд аваад ирээ л да. Тэгээ энэ сая доллараар нэг үйлдвэр байгуулъя. Эн чинь Монгол улсын нийт өрөнд орж тооцогддог. Тэгээ та бүхэн өрийг бол Хонконгийн хөрөнгө оруулагчийн өмнө бол Монголын засгийн газар хариуцахгүй, Монголын ард түмэн хариуцахгүй, тэр хөрөнгө оруулагч бол өөрөө эрсдлээ хүлээж байгаа. Тэгэхээр ерөн зохистой харьцаа ямар байх хэвээр гэхээр аль болох энэ хувийн секторыг авсан, саяны миний ярьсан жишээ шиг ийм өр бол зээл гэж яриа л та. Энэ бол их хэмжээтэй бол байх хэвээр, энийг дэмжих хэвээр, энийг л гадаадын хөрөнгө оруулалт гэж яриад байгаа юм шүү дээ. Энийг дэмжих хэвээр. Засгийн газрын өрийг бол чадвал аль болох бага хэмжээтэй л барих л ёстой. Тэгэхдээ яалтчгүй одоо гадаадын хөрөнгө оруулагч нар айгаад орж ирэхгүй байгаа. Эсвэл өндөр дүнтэй том төсөл хөтөлбөрүүдийг бол зээл авч шийдэхээс өөр аргагүй л дээ.
Та саяхан хэлсэн байсан л яг энэ асуудлаар Монгол улсын өөр гадаадын нэг дундаж компани жилийн зардал талбарыг тэнцсэн шүү дээ гэсэн юм яриад. Тэг үүнд бол нэг айхтар ус төржүүлэх шаардлагагүй болсон байна. Энэ дээр та засгийн газрын өр гэж ирсэн юм уу эсвэл нийт Монголын өр гэж ирсэн юм? Засгийн газрын өрийг ирж байгаа Монголын нийт өр нь ч гэсэн адилхан. Гол санаа юу яваад байгаа гэхээр хэрвээ бид нар ирээдүйд тодорхойгүй монголчууд 5 жилийн дараа 10 жилийн дараа хаана байхаа ойлгохгүй байгаа бол 3 тэрбум доллар байтугай 300 сая доллар ч гэсэн дааж давшгүй ачаал болно. Тэгэхээр өнөөдөр яагаад биднэрт энэ маш том ачаа мэт харагдаад яаж төлнө гэж бид нар өнөөдөр санаа зовж шít. Энэ нь бид ирээдүгөө харж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр одоо бид ирээдүгөө харах хэрэгтэй болж эхэлж байгаа. Монгол улсын эдийн засгт бол маш том боломж байна. Бид хөдөө аж ахуйн орн болж байна, хүнсний үйлдвэрлэгч болж байна. Яагаад тэгэхээр өнөөдөр манай өмнөд хөршид бол эрүүл одоо чанартай хүнс тий аялал жуулчлалгээд маш олон бизнесийн боломж байна л да. Одоо бид дэлхийн хамгийн том хэрэглэгч хоёр орны нэгнийх нь хойд хөршүүдэд хил залгаад байж байна. Гэтэл энэ боломжийг бид огтоолж харахгүй байна. Энэ боломжийг огт хөгжүүлэхгүй байна. Ийм учраас энэ багахан хэмжээний олон улсын стандартаар үзүүлж жоохоо мөнгө маань бидний хувьд дааж давшгүй ачаа мэт болж харагдаж байна. Энэ хэний буруу вэ гэхээр ингэснээс бид тэгвэл өөрөө авч болохгүй юм байна гэж дүгнэлтэвэл бүр л буруу болно. Бид ирээдүгөө маш тодорхой харах ёстой, маш төлөвлөх ёстой. Одоо байгаа өрийн хэмжээг магадгүй дахиад 3-4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байх. Хэрэгтэй. Гарааны мөнгө хэрэгтэй болно шүү. Гарааны мөнгө хэрэгтэй. Бид хятадын зах зээлийг хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд яах ёстой. Нөгөө одоо мал аж ахуйгаа эрчимжүүлж, нөгөө вакцинд нь бүрэн хамруулж, нөгөө малын одоо мах одоо тэ шимийг бэлддэг маш орчин үеийн чанартай үйлдвэрүүд барих, тэрийг тээвэрлэдэг логистикийн систем барих гэх хэдэн олон тэрбум доллар шаардлагатай шүү дээ. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг өнөөдөр хүртэл хийхгүй л байна шүү дээ. Яагаад тэгэхээр боломжийг олж харахгүй байна. Тэгэхээр боломжоо олж хараагүй, ирээдүгөө харахгүй байгаа улс орны хувьд бол энэ 3-4 тэрбум доллар, энэ Чингис бондын тэрбум 500 сая доллар бол хизээч төлж чадахгүй бол өрл болж хувирна. Ер нь бол. Тэгэхээр бидний асуудал өөр авах нь зөв, өөр авах нь буруу гэж одоо манай улс төрчнөр их маргалдаж байна. Энэ бол маш туйлын хариуцлагагүй мэтгэлцээ. Юугаар өнөөдөр манай улс төрчнөр мэтгэлцэх ёстой гэхээр манай ирээдүй юу? Хятадын зах зээлийг бид хүнсээр нь хангах юм уу? Түүхий дээр нь хангах юм уу? Бид дэлхийн зах зээл рүү яаж гарах юм? Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг дээр л маргаж явах ёстой юм. Би өмнө яг энэ асуудлыг эдийн засгт ярьж байхгүй. Та бэлэн гоо мэддэг гэж санасан. Яг хай эднэ гэх юм. За яг монголчууд нэг арх уусныхаа маргаас ч юм хэрэглээд. Хятадын хүний хоолны ширээн дээр жилд 15.5 тэрбум долларын бэлэн гоо мэддэг гэж. Тэрнийг нь орон Монгол мах тавьчихвал яах вэ гэдэг асуудал. Бол тавьж ийсэн л та тийм. Энд гарааны мөнгө гэснээс бидэнд бас юм мөнгө олох уг нь боломж байх шиг юм тийм. Түүхий тийм. Нүүрс. Тэгээд зис. Тэгээ одоо энэ оюутлогоо ч юм уу том төслүүд нь ингээд явах гэж байгаа шиг юм тийм. Энэ дээр улс төрчид ингээд гацаагаад байгаа юм ямар ч юм. Үнэхээр их оронд ашигтай юм хийх гээд энэ үү эсвэл өөр утгаар яриад байна. Яг уу одоо ярьж байгаа л да улс төрчнөр энэ буруу гэж ярьж байна, зөв гэж ярьж байна. За бизнес эрхлэгчнэр бол явуулъя л гэж байгаа тийм. Явуулъя, төслүүдэд явуулъя, урагш нахиулъя. Тэгэхгүй бол болохгүй нэ гэж. Ягаад тэгэхээр бизнес эрхлэгчнэр бол өнөөдөр сүүлчийнхээ одоо дусал одоо санхүүгийн нөөцийг бол шавхаж байна. 16 оныг давах уугүй юу гэдэг асуудал ярьж байна. За энэний эцэст ямар үр дагавар гардаг вэ гэхээр эдийн засгийн хямрал болдог. Хямрал гэдэг бол өөрөө компаниуд бүх ажилтнаа халахыг хэлдэг. Цалингийн тавьж чадгаа байчлаа шүү. Тэгэхээр сүүлийн 3 жил манай компаниуд бол одоо аль болох боломжийн хэмжээгээр л ажилтнуудаа одоо ажлын байртай, цалинтай нь дотоож үлдэх гэж хичээлээ. Юуг хүлээгээд байгаа юм. За энэ оюутлогоо 5 толгой нэг хэдэн төслүүд нь яваасаа л гэж. Явахдаа ямар арга хэлбэрээр явах бол дараагийн асуудал шүү дээ. Хурдан явах нь чухал байхгүй юу? Тэрнээс А аргаар явуулах уу, Б аргаар явуулах уу гэд 10 жил Монгол шиг улс төрчнөр нь талцаад одоо маргалддаг ийм улс бол дэлхийд бол цөөхөн л дөө. Энэ хооронд яг эцэцдхийн хохирч байгаа гэхээр ард түмэн хөрч байгаа. Тэ ажлын байраа алдаж байна. Цалин өсөх боломжтой байсан, өссөнгүү. Энэ одоо компаниудын бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжрах хэрэгтэй байсан бол тэр хугацаагаар хойшлно ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл энэ маргаан бол өөрөө хоёр улс төрч одоо маргалдаж шít. Энэ хоёр бол хоёулаа ард иргэдийнхээ амьдралыг дороотуулах,
хөгжил дэвшлийг хойш нь ухраах юм бол хийж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол хилцлийн ширээнд суугаад учир зүгээр болоод А юм уу Б юм уу эсвэл дундын С хувилбараа гаргаад явах хэрэгтэй байхгүй юу? Ингэж чадахгүй байна гэдэг нь өөрөө одоо өстой жинхэнэ нөгөө эдийн засгийн алуурчин гэдэг нэг ном гараад шуугууллаа да. Ер нь бол Монголын эдийн засгийг гадаадаас ирсэн алуурчид биш, дотоодын алуурчид л одоо сааруулж алж байна. Би энэ дээр одоо аль нэг талын ярьж байгаа юм биш. Бид тэр оюутлагыг явуулъя ч гэж байгаа нь, явуулахгүй ч гэж байгаа нь уйлал борт. Ер нь бол уйлал уулзаал шийдэх ёстой асуудал байна. Энэ элит маягийн нөхдөчөнд нийгмээс тасарсан юм биш. Одоо хаач явсан гудамжинд явсан компаниуд бизнес эрхэлт, хоёр бизнес эрхэлт хүмүүс хүндлээ гэж ярьж байна. Хүн зүгээр байхад хүнд гэж ярихгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр гарцаагүй нөхцөл байдал гэдэг имийг бол хэн үүсгэж байгаа вэ гэдэг нь бол айгүй ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр бид барууны хөрөнгө оруулагчтай тохиролцоод энэ ордуудаа зөв ашиглаад явах тийм боломж байсан. Тэр үед нь бол аль тал нь популизм хийгээд явуулаагүй шүү дээ. За өнөөдөр бид одоо бүх энэ ордуудаа зөвхөн Хятад ч юм уу, зөвхөн Орос нөгөө л яг 3 дахь хөрш гэдэг маань байхгүй бол нөгөө л зөвхөн хоёр энэ улсын аль нэгийг тэдний нөхцлөөр гэж явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал руу орох гэж байна. Энэ хизээ тэр нөхцөл байдал бий болох вөхөр компаниуд цалин төлөх мөнгөгүй болох гэдэг нь л да удахгүй. Ингээд одоо хэдэн зуун мянган хүн гудамжинд гарах үед л тийм нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл тэр үед магадгүй өнөөдөр бидний ширээн дээр тавигдж байгаа оюутлогоо ч юм уу, тавантлогоо ч юм уу тэр нөхцлөөс бүр дордгол магадaltaй. Ер нь тийм биз дээ. Та одоо нэг хүнтэй 8 хийж илээ гэж бодъё л доо. Гэтэл нөгөө хүн чинь төдийлөн яарахгүй бас өөр худалдаж одоо бүтээгдэхүүн авах өөр олон хүмүүс байгаад одоо 8 альцаад ингэх юм бол нэг гэтэл танаас өөр худалдан авахч байхгүй болчлоо. Бусад бүх худалдан авахч үргээчлээ. Тэ алга болчлоо. Тэгээд өөрөө өнөө өрөө одоо хүүхдүүдтэй хоол авч өгөх мөнгөгүй болцсон сууж байгаа тохиолдолд яах вэ? Өөрийнхөө нөхцөлийг тулгаал хамгийн хямд үнээр л авна шүү дээ. Тэгэхээр манай эдийн засаг бол ийм байдал руу ирлээ. Сүүлийн одоо 5 жил амжилттай улс төржиж одоо хувь болон намын фракцийн ашиг сонирхлоор болж талцаж ингэж явсны эцэстээ. Тэрнээс 2010 онд бид нар энэ оюутлагаа тавантлогоо одоо энэ бороог олдож үт юм юу гэдэг энэ бүх ордуудаа 2010 онд шийдсэн байсан бол өнөөдрийн нөхцөл байдлаас хэд дахин илүү одоо ашиг орлого хэдэн тэрбум доллараар яригдана ер нь бол алдагдсан боломжийн зардал нь хэдэн тэрбум доллараар. Би ганц жишээ хэлье л да. 5-7 ордыг 2011 онд олон улсын хөрөнгөний бирж дээр гаргахад 3-5 тэрбум долларын үн хүрнэ гэж хэлсэн. 3-5 тэрбум долларын үн хүрнэ гэж хэлсэн. Тэр үед яасан популизмдад юу ч хийгээгүй шүү дээ. За өнөөдөр хэрвээ 5-7 ордыг олон улсын хөрөнгөний зах дээр гарвал 200-300 сая доллар л хүрнэ. Тэгэхээр ийм л юм байгаамаа. Тэгээд одоо маргааны аль талд оролцож байгаа явуулах нь зөвлөгн, буруулг нь, явуулвал ингэж явуулна л гэн, тэгж явуулахгүй л гэн. Энэ бүх талууд л өнөөдөр хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр цаг мөч их ойрхон ирж гин гэж харж байна. Ер нь бол одоо хэдэн зуун мянган ажлын байргүй болох. Тэгээ энэ өөрөө их нийгмийн аюултай хөрс бий болгоо шүү дээ. Жишээ нь яг л саяхан одоо нийтэлж баабар жишээ нь бичсэн байлээ. Их дайны өмнөх дэлхий гэдэг тийм үү? Яг л ийм хөрсөн дээр ажилгүй нийгэм дампуурчсан ийм хөрсөн дээр нөгөө аюултай хүмүүс гарч ирээд байна шүү дээ, популист. Одоо нэр хаяг зүйлсэн. Тэгээ ийм юмнаас бид яаж хэрэглэх ёстой вэ? Яг хөө зүгээр миний харж байгаагаар бол одоо популист гэд бас нэг хэдэн улс төрчөө нэрлээд тах шиг байна тий. За тэр хүмүүс буруу гээл цоллох ч юм уу. Эсвэл нөгөө талаас нь одоо засаг барьж байгаа хүмүүс буруу гэж гэдэг юм уу. Эсвэл тэрний өмнө хийжсэн засгууд буруу байсан штэ ч гэдэг юм. Эсвэл ан буруу, ман буруу гэл манан энэ төр гэл яриа л тий. Энэ бол өөрөө дахиад буруу, өөрөө. Ингэж ярих нь өөрөө буруу. Яагаад гэвэл одоо өнөөдөр бид альва одоо хийж байгаа үйлдэлийг, хилцлийг шүмжилж болно. Тэр нь өнөөдөр манай арчилсан нийгмийн гол утга учраа шүмжилж болно тий. Шүмжлээд гол одоо бидний ярих асуудал, манай үзэгчнэрийн анхаарах хэвээр асуудал юу байна гэж би бодож байгаа гэхээр шүмжилсэн хүн өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж гэнэ үү? Тий. Өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж гэнэ. За жишээлбэл одоо бороог олдыг явуулахгүй тий. Одоо гацууртын уурхаг явуулахгүй л гэж. Тэгээ би бол өөрөө очиж үзээгүй. Яг ноён бол тэр уурхад нь хамаарад байгаа мó хамаарад байхгүй байгаа мó гэдгийг би бол одоохондоо очиж үзээгүй байна.
нэг хэсэг нь бол яг ноён уулыг ухах гэж байна гэж байгаа, нөгөө хэсэг нь бол 15 км-ийн цаана ухах гэж байгаа шүү дээ гэж яриад байгаа тий. Тэгээд зогсоосон дараа ухацсан байсан шүү дээ. Тий. Яг нинжа нар ороод тийм бол ухацсан. Тэр чинь аргагүй шүү. Хэвлэл мэдээлэлээр дүүрэн ноён уул маш гоё алттай гэж зарлцгаар тэгээд арт түмэн маань тийш явна тий. Тэгэхээр зүгээр эндээс би юу хэлэх гээд тохиор за нэг тал нь ухъя гэж байгаа юм байна. За нөгөө тал нь ухуулахгүй гэж байгаа юм. За тэгвэл шийдэл нь юу юм? Ухуулахгүй гэж байгаа хүнийхээ шийдэл нь юу юм? Тийм ээ? Яаж шийдэх гэж байгаа? Шийдлэл ярьдаг юмэр шүү дээ. За энийг ухуулахгүй тэгвэл яах юм? Тэгвэл Монгол улс миний ойлгочоор нэг 60 70 сая долларын өрөнд орох юм шиг л. Тэрийг төлөх мөнгө бол байхгүй өнөөдөр улсын төсөв. Яах юм те? Олон улсын шүүхээс шийдвэр гараад бол Монгол банкны гадаад байгаа данснаас шууд үл маргах журмаар суутгаж авдаг энэ мөнгийг. Тийм. Тэгэхээр энэ шийдлэл гарах хэрэгтэй. Тэрнээс шийдэл огт ярихгүйгээр хоёр тал тухайн сэдв дээрээ ингэж одоо аль тал нь те популизмдх нь өөрөө буруу юм аа. Энийг одоо зогсоогооч. Оюу толгой гэдэг төсөл төр за оюу толгой төслийн өнөөдөр гэрээнд буруу юм байна те. Тэгвэл зөв хувилбар нь юу юм? За нөгөө тал нь ч гэсэн тэр засаг барьж байгаа тал нь ч гэсэн нөгөө буруу гэдэг байгаа хүнээ тэгвэл тэр ажлын хэсэг юмд нь оруулаад зөв шийдлийг гаргуулж болдгоо юм уу гэдэг л ийм бодол төрдөг байхгүй юу? Асуудал ярьдаг. За саяхан Хятадын эдийн засгийн 2015 оны өсөлтийн статистик баримтуудыг танилцуулж байгаа шиг үлээ. 6.9% тийм ээ. Энэ ондоо нэг 6.3 орчим хувьтай 17 он 6% гэдэг шүү дээ. Тэгээ энэ Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа энэ Монголын эдийн засгийн ирээдүйтэй чинь ямар холбогдох вэ? Тэр асар том зах зээлийн зөвхөн нэг хэсэг нь учраас Монгол төдийлөн мэдрэхдэггүй юм уу? Эсвэл үнэхээр хамаатай байх уу? Хамаатай байж ирсэн ч дээ. Сүүлийн 2012 оноос хойш сүүлийн 3 жилийн турш одоо нүүрсний зах зээл дээрээ бол бид нар ямар байршилд очичоод байгаа вэ? Тэ өнөөдөр манад одоо хамгийн том гадаадд бүртгэлтэй хувьцаат компани байна. Mongolian Mining Corporation гэдэг монголчуудад бол ухаан удаг Energy Resource гэдэг нэрээр нь мэддэг. Энэ компани хувьцаа өнөөдөр хэд болж хувирав? Одоо бараг 100 дахин хувьцааны үнэ унж байна. 100 дахин үнэн те 100% биш. 10% биш 100 дахин үнэ гэдэг чи одоо аимшигтай үзүүлэлт шүү дээ. Энэ бол олон улсын хөрөнгө оруулагч нарын Монголд тавьж байгаа дүн юм нь бол. Нөгөө талаас энэ бол Хятадын зах зээл дээр нүүрсний төлөв байдал ямар таагүй байгааг бол харуулж байгаа. Одоо тоон илэрхийлэл гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол нүүрсний тухай л ярьж штэ. Гэтэл хүнсний тал дээр яригдахгүй. Хятадын эдийн засаг өссөөр л байна. 6% өсөлт гэдэг чинь бол Монголоос одоо бараг 3 дахин өндөр өсөлт үзүүлж байна л гэсэн. Монгол улсын өсөлт бол одоо 3-2%-аас 2% руу уух гадах шиг байна те. Тэгэхээр 6% өсөлт гэдэг бол ийм том эдийн засгийн хувьд бол маш өндөр өсөлт. За дээрээс нь тэнд байгаа тэрбум 300 сая хүн эдэн уун, өмсөн зүүн тэр хэрэглээ бол арилахгүй. Тэгэхээр тэр хэрэглээний одоо пирамид гэж ярьдаг те. Тэр хэрэглээний сүлжээрүүл Монголын компаниудыг оруулах тухай асуудал яриад байгаа. Ер нь бид нар олон улсын зах зээл дээрээс одоо бонд тусгаж мөнгө оруулж ирээд тэр мөнгөөрөө л Монголын компаниудыг Хятадын зах зээл рүү гаргах компанид ажиллал хийх хэрэгтэй байхгүй юу? Ер нь үндсэндээ. Түүнийг өөр хийхгүй шүү дээ. Зах зээл нь бэлэн байгаад айгаад байна. Энийг улс төрчнөр энийг ярьж маргах хэрэгтэй байтал зүгээр яамны уул уурхай яамны хилцээний даргын төвшөнд шийдвэл зохих оюу толгой гэдэг одоо жижигхэн төслийг л ярьлаа шүү дээ 10 жил жингээ. Тэрнээс биш Монгол улс дэлхийн зах зээл дээр яаж нэвтрэх вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй байтал зүгээр оюу толгой гэдэг төсөл. Тэгээд би бол юу гэж харддаг вэ гэхээр энэ зүгээр хувийн ашиг сонирхол юм байна. Нэг хэсэг нь бол энийг ярьж улс төрийн одоо нэр хүндээ өсгөж ард түмэнд оюутлогоо төсөл бол ирээдүгэн шийднэ гэдэг буруу ойлголтыг те зохиомлоор төрүүлж тэрэн дээрээ улс төр хийдэг. Нөгөө хэсэг нь магадгүй тэнд санхүү хувийн ашиг сонирхол байдаг ч юм уу тэрийг хамгаалах гэж үздэг. Ийм л байна. Би ганцхан жишээ хэлье. Саяхан одоо Шведийн те Швед гэдэг улсын нэг компани хоёр залуу байгуулсан компани л да Candy Crush гэж. Одоо гар утсан дээр нэг ийм олон янз янзын их хурлын гишүүд бас тоглодог шүү дээ. Тийм их хурлын гишүүд тоглож байгаад бас нэг дуранд өртсөн байсан те хэвлээ. Сайдч болсон одоо. Candy Crush гэдэг одоо энэ тоглоомыг хоёр залуу нийлээд хийсэн. 6 тэрбум доллараар компани зарж байна. 6 тэрбум доллараар. Оюутлогоо төслөөс том. Тэгэхээр ийм боломж, ийм зах зээл рүү Монгол улс, Монголын ард иргэдийг оруулах тухай энэ улс төрчнөр ярьж явах ёстой байтал
зүгээр нэг юм оюутлогоо, таван толгой гэдэг жижигхэн төслийг асар том болгох мэтээр өөрсдөө популизм даад оюутлогоо төсөл явах юм бол ард түмний амьдрал аимшигтай сайхан болно гэж өөрсдөө популизм чийсэн шүү дээ. Тэгэхдээ нөгөө талд наадах тэгвэл төслийг чинь гэрээ буруу гэж популизм хийгээд ингээд ерөнхийдөө бидний амьдралаас 10 жил ерөнхийдөө ухраачлаа хөгжил дэвшлиг. Тэгээ өнөөдөр эдийн засгийн байж байгаа царай энэ зөвхөн Улаанбаатар хот хүн амын талын амьдарч байгаа дэлхийн хамгийн бохирдолтой хот болсон тий. Одоо маш хортой нөхцөлд байна. Хүнд нөхцөл байна да. Тэгээ явж нөө оюут эзэс нүүрс алтан биш нөө хэдэн мал аварч шүү дээ. Махны үн буурчихсан. Махны үн буурч ээж. 50 гаруй сая болсон. Тэгээ би сая юу таны ярьсантай холбогдсон юу ярих вэ гэхээр Итар тасаа гэнтлэг Оросын үндэсний маш их юм үзэл сурталтай юм нийтэлдэг. Энэ дээр жишээ нь Монгол улсны махны экспорт Орос хятад умар Солонгост нэмэгдэх гэж байна гэсэн. Тэгээд тэрнийхээ яг хажууд нь булан дээр нь манай улс барууны импортын гахааны махнаас удахгүй хамаарха болно гэж хэлсэн. Тэгээд энэ бол би харахад бол ер нь тэнд манай урд зүгт маш том бидний одоо хүнд байдлыг орлох бүтээгдэхүүн байна л гэсэн утгаар ирж байгаа бол цагийн ирэхээр ирж байна. Цагийн ирэхээр одоо санаж байгаа бол Орос байсгаа айл хаачдаг тий. Тэгжил ирсэн шүү дээ 90-ад оноос хойш. Бид махаа гаргая гэдэг квот хотооддаг байсгаа айл хилээ хаачдаг юм байсан. Өнөөдөр бүр аргагүй ирэхэнд бол Орос улс Монголын махыг авахаас өөр аргагүй болж байна. Гэхдээ өнөөдөр монголчууд бид олон улсын зах руу чанартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Байсгаа айл нэг аймагт нь шүлхий гардаг хിവэрэл байна. 90 оноос хойш юу өөрчлөгдсөн юм? Монголын мал аж ахуйн сектор. Тэгэхээр мал аж ахуйн секторт реформ хийх хэрэгтэй гэж миний хэлээд байгаа бол энийг зүгээр нэг юм төхөөрөөд гулуузаар нь ачааны машин дээр овоолоод дээгүүр нь бензин дээр хучаад хот руу оруулж ирд хүчиж онхорлоо авчирдаг. Энэ секторыг бол бүгд нь реформ хийж те орчин үеийн Орос хүний, Хятад хүний, Америк хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн пакеттай гарал үүслийн сертификаттай, сав баглаа боодолтой өндөр үнэтэй ийм бүтээгдэхүүн бид олон улсын хэрэглэгчнээс Монгол брэнд чанартайгаар таниулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол юу ч хийхдэггүй шүү дээ. Нөгөө л малаа ингээд хөлөөр нь хариулаад явдаг. Тэгэл 100 болохоор тал нь одоо байхгүй болдог. 100 хонд агаад нэг малчин явж яадаг. Гэтэл нэг малчны бүтээмж гэж юу байх юм? Нэг малчинд хэдэн хонь, хэдэн ямаа, хэдэн үхэр ногдох ёстой. Эдийн засгийн суурьтай хийцэн судалгаач алга, тэрийг реформ хийх төсөлж алга ингээд сууж байгаа нь хэмгэлтэй. Тэгэхээр Орос Хятад бол аргагүй ихэн манахаас мах авах гэж байна. Гэтэл маш бага хэмжээгээр нөгөө бид эндээ масс үйлдвэрлэл хийж чадахгүй байгаа учраас маш бага хэмжээгээр маш хямд үнээр л авах гээд байна. Ер нь бол. За миний урилгыг хүлээн авч эдийн засаг улс орны ирээдүйтэй холбоотой асуудлаар сонсолцсонд баярлалаа. За их баярлалаа. Амжилттай. Их сурвалж ярилцлагын ээлж дуур өндөрлөө. Ирэх бям гарагт эргэн уулзъя.